байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн уу. За өнөөдөр Дүүдүү хүүхдийн музей дээр маань ном саруул сургуулийн 2-ын А ангийнхаа ирсэн байна. Та нар өмнө Дүүдүү музей дээр ирж үзчихсэн үү? Үгүй. Шинжлэх ухааны музей гэхээр та нар юу хийнэ гэж бодож байна? Шинжлэх ухааны туршилт хийж үзэн те? Юм бүтээн те? За Дүүдүү музейг энэчнээс харахаар ямар харагдаж байна? Гоё. За тэгвэл ороод хэдүүлээ туршилтаа эхлэх юм бол бүр гоёгээ боддоо. Түүх хэдүүлээ орох уу? Оръё. За тэгвэл наашир хүүхдүүдтэй хамтдаа Дүүдүү хүүхдийн музей рүүгээ орцгоё. За найзуудаа орж ирсэн чи ямар байна? Гоё байна тий. Та нар тэнгэр рүү хараад тэнд юу байдсан болоо гэж бодож үзчихсэн үү? Юу байдаг вүлээ дээшээ харахаар? Шүүн ч юм уу харахаар? Ангараг. Тийм тийм. Дэлхий. Дэлхий дээр бид нар байгаа шүү дээ тий. За яг зөв хүүхдүүдээ од байдаг, нар байдаг, сар байдаг тий. Тэгвэл та нар тэнд очихыг хүсэж байсан уу? Тийш явж үзэх юмсан гэж боддог тий. Тэгвэл тийш явахад бидэнд юу хэрэгтэй бол? Пуужин хэрэгтэй тий. Пуужин ямар хэсгүүдээс бүтдэг бол пуужин хөвчлэн 4 үндсэн хэсэгтэй байдаг. Түлшний сав. Энд пуужин көөрөхөд хэрэгтэй маш их түлш хадгалагддаг. Хөдөлгүүр нь түлшийг шатааж маш хүчтэй хийг доош гаргадаг. Ингэснээр пуужин дээш хөрдөг байна. Удирдлагын систем. Энэ хэсэг нь пуужинг зөв чиглэл нисгэд тусалдаг. Өөрөөр хэлбэл пуужин хаашаа явахыг удирдах байдаг хэсэг юм. Ачаа буюу төхөөрөмж. Энэ хэсэгт хиймэл дагуул, судалгааны төхөөрөмж, заримдаа сансрын нисгэгч хүртэл байрладаг. Жишээ нь маш алдартай Сатурн 5 пуужин сансрын нисгэгчдийг сар руу хүргэж байсан түүхтэй. Ингэж пуужин олон хэсэг хамтран ажилласнаар тэнгэрөө төхөөрч сансар огторхыг судлах боломжийг хүмүүст олгодог байна. За тэгвэл хэдүүлээ өнөөдрийнхөө туршилтаар пуужин хийж үзцгээе заа юу. За өнөөдөр хэдүүлээ пуужингаа ихтэй болохоор ийм дүүдүү бокс гэж байдаг байхгүй юу? Доторх бэлтцүүдийг ашиглаад пуужин хийж үзэх нэ. За наашир хүүхдүүдээ. За нэг хайч авна, нэг цаас авна. Тэгээ пуужингийнхаа голыг ус авна шүү заа юу. Ингээ 3 юм авна шүү заа. За одоо бүгдээрэнд нь ийм цаас байгаа тийм үү? За цаасаа харах юм бол дээр нь нэг ийм их биеийн хэсэг, 4 ширхэг пуужингийн маань сэртэн, тэгээд пуужингийн оройн хэсэг гэсэн ийм 6 ширхэг ийм хэсэг байгааз. За одоо бүгдээрээ маш болгоомжтойгоор 6 ширхэг хэсгээ нэг нэгээр нь хайчилж авна шүү заа юу. За хамгийн түрүүнд хэдүүлээ энэ дөрүүлжин их биеийнхаа хэсгийг хайчлаад авчий. Энэ дөрвөлжингөө ингээд энэ зураасынхан дагуулад ингээд ажиллана шүү заа. Тэг яг зөв тэгээ ажиллана шүү заа юу. Пуужин хийхэд их гоё сонирхолтой, хөгжилтэй байна. Гоё байна. Хөгжилтэй байна. Энэ бол пуужингийн хэсэг нь. Таагуудаа энэ дүүдүү музейд орж байгаа учраас их гоё байна. Чатгаар байна. Нисдэг пуужин гээд нисдэг. Миний ажиллахад болохоор энэ цагаан хэсгийг ингэж тойруулж аваад тэгээд нэг ширхгийг аваад энийг ус аваад ингээд 4 ширхэг юм дөрвөлжин төрөлт болох юм шүү дээ заяа. За одоо болохоор хэдүүлээ энэ их бие байгаа шүү дээ. Их биеэ сайн харах юм бол энэ доотлогын саарл хэсгээр наах хэсэг гэж бичсэн байгааз цавуугаа түрхээд цавуугаа түрхсний дараа энэ цагаан хоолоогоороо ингэж хив оруулаад тэгээд ийм бөөрийн хэлбэртэй ингэж нааш уу за ийм хэлбэртэй олгоод нааш уу заа юу. За одоо ингэж наацсан найзуудынх нь бол ийм болсон байна. Ийм хэлбэртэй олгоно шүү заа юу. Дууссан хүүхдүүд нь болохоор пуужингийнхаа энэ сэртэнгийн хайчлаа шүү заа. Ингээд хайчилж дуусныхаа дараа энэ 4 ширхэг пуужингийн хэсэгтэй болгоно шүү дээ хэдүүлээ. Яг ийм хэлбэртэй болно шүү заа юу. Ийм 4 ширхэг сэртэнтэй болно гэсэн үг шүү заа. За одоо дууссан хүүхдүүд нь болохоор бүгдээрэнд нь ийм хагас дугуй хэлбэртэй дүрс байгааз. За энэ хагас дугуй хэлбэртэй дүрсээ саяныхтайгаа яг адилхан цагаан хэсгийг нь хайчилж авна шүү за. Яг энэ зураасныхаа дагуу хайчлаад тэгээ энэ маань болохоор пуужингийн маань толгой хэсэг нь болох шүү заа юу.
За энэ ингээ пуужингийн маань сэртэн байгаа те хүүхдүүд ээ. За энэ сэртэнгээ болохоор хамгийн түрүүнд голоор нь ингээ 2 хуваа. Хуваагаад ингээ нугалчихна. Тэгээд 2 захин хоош нь эргүүлээд ингээд нугалчихна. Зүв. За одоо ингээд дөрүүлэн ингээ нугалчих. Миний хамгийн дуртай хичээл бол биеийн тэмэр. Энэ бол пуужингийн толгой хэсэг байна. Пуужин дээр ингээд суужсэн жоохон махта 5 настай. Гоё ингээд ийм юм хайцлаа хийсэн чи одоо анх удаа л очиж үзсэн. Найзуудаа бүгдээрийнх нь пуужин бэлэн боллоо тий. За тэгсэн чинь манай пуужинд далавч байна уу? Онгоц шиг далавч байхгүй байх тий. Зарим онгоц шиг ийм синс байна уу? Байхгүй байх тий. Жинхэнэ пуужинд бас далавч синс байдаг үлээ? Байд юм. Байхгүй шүү дээ тий. Тэгээ яаж нисдэм бол тий? Дотроо их түл шал бууж байгаа учраас. За хэдүүлэнгийнхэн тэгвэл пуужин нисэх нүү үгүй юу гэдгийг одоо хэдүүлээ туршиж үзье. За ямар ч тач пуужингаа хэдүүлээ пуужин хөргөч дээрээ байрлуулад. За энэ болохоор пуужин хөргөчийн памп хэсэг байхгүй юу? За энэ памп хэсэг дээр нь та нар маш хүчтэй даралт үзүүлэх хэрэгтэй. За одоо За хамт тоолоор хөвгтүүдээ нэ 2 3 зөөлөн данхаарс арай зөөлөн нисэж чинь тий. Энд ингээд далавч хүү сэнсгүй яаж нисээд байгаа юм бол ардаас нь түлхэнгүүт нисээд байна тий. За бүгдээрээ хамт тоолоод тэгээ энэ хоёр найзхан пуужин хөргөе за. За 1 2 3 За 1 2 3 За хоёулаа үрдээ тий. 1 2 3 За найзуудаа манай пуужин далавчгүй сэнсгүй ирнээсээ сая бүр айгүй өндөрт нислээ те. Манай пуужин яагаад пампа дарангууд нисээд байлаа? Салхи хүлээсэн те. Цаасан бууж яг сэлгээр ниссэн. Агаарын хүчээр явсан те. Тий яг зөв те. Энэнгээр ингээд доороос нь түлхэлт өнгөт нисээд байна тийм үү? Тэгвэл жинхэнэ пуужин яаж нисдэг юм бол? Галаар нисдэг те. Жинхэнэ пуужин болохоор дотроо ингээд маш их хэмжээний түлшийг агуулж идэг. Бид нар болохоор пуужинг шууд ингээд жижигхэн хэмжээтэй пууж учраас ийм жижиг хэмжээний пампыг ашиглаад цохингууд шууд доороос нь түлхэж чинь те. Тэгэнгүүт тэр том пуужин чинь болохоор ингэж болох уу? Боломж байхгүй шүү дээ те. Пуужин дотор түлш байдаг. Тэр түлшийг хасаахад маш халуун хий үүсдэг. Энэ хий пуужингийн доод хэсгээс маш хүчтэйгээр харагч гарч ирдэг. Хий харагч гарах үед пуужин эсрэг чиглэлд өөрөөр хэлбэл дээшээ түлхэгдэж хөөрдөг. Энэ нь Ньютонгийн 3 дугаар хууль гэж нэрлэгддэг шинжлэх ухааны зарчим юм. Энгийн жишээ бодъё. Хэрвээ та хийлсэн бөмбөлгийг агаар тавьбал доторх агаар нь аргиж гарч бөмбөлөг нааш цааш нисдэг шүү дээ. Пуужинч бас яг үүнтэй төстэй ажилдаг. Пуужин ингэж хөөрөөд маш өндөрт гарч сансарт хүрч чаддаг. Ингээд бодоход пуужин бол шинжлэх ухаан, хүчтэй хөдөлгүүр, ухаалаг зохион бүтээл 3-ын хэлбэр юм. Энийг ингээд нөгөө сайн наахгүй болвол ингээд хий ороод тэгээд хөөрөхгүй байгаа байхгүй юу? За 1 2 3 За явсангүй тий. За дараа нь яагаад явсангүй гэдгийг багш тайлбарлаж өгөн заяа. За. Зарим найзуудын маань пуужин ниссэнгүй тий. Яа нисэх юм бол? Дутуу наасан. Скол аймаг энчээ зүүн зүүлэн дарсан. Зүүлэн дарсан уу? За бас байж болох юм тий. наасан. Сайн наадаг байсан тий. Тий яг зөв. Зарим пуужингийн маань толгойн хэсэг дээр нь ингээд цоорхоо үүссэн байсан байхгүй юу? Тэнгүүд тэрнгээр чи нөгөө нэг ингээд түлхэгдээд гарах ёстой байсан пуужингийн маань хий. Тэр нөгөө пуужин дээр байгаа цоорхоогоор чинь цухтаад яваад өгөнгөт нөгөө пуужин чинь тийшээ хөөрөхгүй болчихж шүү дээ тий. За ойлгосноо хүмүүстээ? Тэгэхээр цаасан пуужинч бай, том пуужинч бай. Ерөнхийдөө болвол агаарын түлхэлцлийн хүчээр ажилтгаа гэдэг өнөөдөр бид ойлгож авлаа тийм үеийн туршилтыг хийснээрээ. Миний пуужин ийм цэнгэр өнгөтэй тэгээд дутуу хийсэн. Тэгээд жоохон
Пуужингаа шидэх гэсэн чи аагаар ороогүй. Пуужин хийхэд хайчлах нь жоохон хэцүү байсан. Тэгээд бас хөөрөхдөө би нүхтэй байсан учраас эхнийх дээр хөөрөв. Дараа нь хөөрөлтөл энэ ингээд хагарчихсан. Хит их хүчтэй даралтаас болоод пуужингийн үзүүр нь урагдчихсан. Нүхтэй учраас тэр хүчтэй даралт нь энэ нүхээр зүхтаад гараад явчих учраас. Даралт нь байхгүй учраас ерөөсөө хүүрч чадахгүй. Би пуужиндаа цайлор гэж нэр өгнө. Пуужин сансар судлалд ямар ажил хийдэг бол? Пуужин сансар судлалд хэд хэдэн чухал ажлыг хийдэг. Нэгдүгээрт пуужин хиймэл дагуулыг сансарт хүргэдэг. Хиймэл дагуулууд дэлхийн зургийг авах, цаг агаарыг ажиглах, телевиз болон интернет дамжуулахад тусалдаг. Хоёрдугаарт пуужин судалгааны төхөөрөмжүүдийг гариг, сарлуу илгээдэг. Эдгээр төхөөрөмжөөр эрдэмтэд сансрын тухай шинэ зүйлсийг мэдэж авдаг. Гуравдугаарт зарим том пуужин хүмүүсийг сансарт хүргэдэг. Ингэж пуужин бол сансар огторхыг судлахад хүмүүсийн хамгийн чухал туслагч болдог. Пуужингийн ачаар бид дэлхий, сар болон бусад гаригуудын талаар улам ихийг мэдэж авч байна. Хэдүүлээсээ пуужин хийж үзлээ те. Пуужин хийсэн чи ямар байсан? Гоё байсан. За тэгвэл сансрын нисгэгч нарыг боддоо ямар харагддаг вүлээ? Цагаан хувцастай байдаг те. Тийм том малгайтай байдаг те. Та нар сансрын нисгэгч таних уу? Танин. Хэнийг таних уу? Юрий Гагарин хамгийн анх сансарт ниссэн шүү дээ тий найзуудаа. Тэгтээ Юрий Гагарин болохоор саран дээр очиог л дээ. Зүгээр дэлхийг 140 минутанд нэг удаа тойрчоод бүтэн нэг тойрчоод тэгээ буцаад дэлхий дээр буусан. 1981 оны 3 дугаар сарын 22-нд Монголын сансрын нисгэгч Жүгдэр Дэмдийн гүр рагчаа зөвлөлтийн нисгэгч Владимир Жанибековийн хамт Союз 39 сансрын хөлгөөр Байконур сансрын буудлаас хөрсөн байна. Тэд сансарт очоод Салют 6 сансрын станц дээр ажиллаж нийт 7 хоног 20 цаг 42 минут сансарт байсан. Энэ хугацаанд тэд дэлхийг 124 удаа тойрч олон төрлийн шинжлэх ухааны туршилт хийж дэлхийн янз бүрийн газрын зургийг авч судалжээ. Ингэснээр Жүгдэр Дэмдийн гүр рагчаа нь Монгол улсаас сансарт ниссэн анхны хүн, мөн дэлхийн 101 дэх сансрын нисгэгч болж түүхэнд бичигдсэн юм а. Та нар өөртөө сансрын нисгэгч болж чадна гэж бодож байна уу? Чадах уу? Чадна. Тэгвэл сансрын нисгэгч нар маань том хувцастай байдаг шүү дээ. Амар том малгайтай тий. За тэгээ тэр хувцас нь болохоор ингээд дотроо зөндөө олон тоног төхөөрөмжтэй толтой байд юм байна л да. За тэгээ та нар ингээд төсөөлдөө ийм том хувцас дотор орцсон, ийм том малгай өмссөн. Тэгсэн чинь артал чинь нөгөө нэг амьсгалтын юм чи өвдөрчүүл яах вэ? Ингээ ирээж харж чадахгүй яаж янзлах вэ? Тэгэхээр маш хэцүү те. За тэгэнгүүт сансрын нисгэгчэр маань энэ бугуун дээрээ толтой байдаг. За тэгээ тэр толиороо ингээд арагш нь тусгаллаар нь ингээд багцнуудаа тэр амьсгалдаг төхөөрөмжөө янзалдаг гинэ. За тэгээд сансрын нисгэгч болохын тулд нэгдүгээр хамгийн анхны шатанда та нар толтой ажиллаж сурсан байх ёстой гэж үздэг юм байна л та. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ сансрын нисгэгч болох хамгийн анхны шалгалтуудын нэг толин тестийг хийж үзцгээе. За ийм цаас байгаа. За ийм 2 шиг 5 хошуу байна тийм үү? За энэ 2 шиг 5 хошууны яг голоор нь ингээд 5 хошуу та нар зурч чадах уу? Чадна амархан тий. Тэгвэл энийг толинд харж агаад зурвал ямар байх вэ? За хэцүү байх гэж байна. За тэгвэл хэдүүлээ одоо туршиж үзцгээе. Тестээ бүглээ заа юу. Зүгээр л жирийн хайрцаг байна. За гэтэл яг цаадлал руу харах юм бол цаана нь юу вэ? Толь байна тий. За одоо энэ толиндоо яг харж агаад энэ хэсэг рүү 2 гараа оруулаад за 5 хошууга зурнаа. За тэгсэн чи 5 хошуу зурх амархан тий. Юу хэцүү болгож байгаа вэ гэхээр чи ерөөсөө зурж байгаа цаас руугаа харж болохгүй. Яг энэ зөвхөн толь руугаа энэ дээдлийн нөхөөгааж энэ нөхөр толь руугаа л харж байгаа зураг шүү заа юу. За зураад үзтээ. За найзуудаа толны тусгал чинь ямар байдаг вүлээ? Тийм. Ингээ яг бид нарыг өөрийгөө ингээ харж байгаа юм шиг боловч толь маань яг жинхэнээрээ болол эргүүлсэн байдаг байхгүй юу? Эсрэгээрээ гэсэн үг. Тэгэхээр та нар одоо толиндоо харж зурхтаа ийшээгээ нэг зураас зурья гэж бодож байгаа бол эсрэгээр нь энэ тал руугаа зурнаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хэцүү болж байгааз. Хэцүү байсан. Тэгээ баруун тишээ зурхад нь зүүн тиш болоод аягүй хэцүү байсан. Эхлээд зурхад аягүй гоё зурсан. Доороо жоохон салдманаад зурхад жоохон сандраад аа.
Тэгээ бас энэ минь хавруу жоохон гоё зурсан. Талын тусалд зүгээр зурхад хэцүү гэсэн талын зуглаж амархан байсан. Би ч гэсэн сансрын нисэж болохыг хүсдэг. За бүгдээрээс шалгалтаа өглөө те. Ямар байсан? Хэцүү байсан уу? Амархан байсан уу? Та нар бүгдээрээ тэнцсэн гэж бодож байна уу? За тэгвэл багш нь төгсгөлтөнд та нарт тэнцсэн эсвэл тэнцээгүй гэдгийг хэлэн за. За та нар орж ирснээс хойш энийг анзаарсан уу? Анзаарсан. Юу юм болоо гэж бодсон уу? Бодсон. Юу юм бол? Сансрын үлгүү. Найзуудаа энийг болохоор сансрын станцыг дуурайлгаж хийсэн жижиг хувилбар байхгүй юу? За тэгвэл найзуудаа сансрын станц гэдэг нь болохоор сансрын нисгэгчид, судлаачид зэрэг хүмүүс дотор нь ажиллаад сансарт юу нь юу болд юм бэ те? Цаг агаарыг ч юм уу, эсвэл сансарт хүн амьдрах боломжтой юу? Сансарт хүн удаан амьдрал тэр хүний бие дотор юу болж, юу нь өөрчлөгдөх юм бэ гэдгийг те судалдаг. Ийм хүмүүсийн байрлаж ажилладаг одоо сансрын нэг төрлийн хөлгийг сансрын станц гэж нэрлэдэг юм байна л да. За тэгвэл дотор нь ингээ бүр галтогоо байдаг, унтлагын өрөө байдаг, тэгээ судлаачдад зориулсан лаборатори байдаг, сансрын нисгэгчдэд зориулсан амралтын өрөө гэх мэтчлэн ингээд хүн амьдрч болох бүх зүйл сансрын станц дотор байдаг хгүй юу? Тэгээ сансарт ингээд амьдрахаар нэг юм бас ингээд сансрын нисгэгчдэд аюу хэцүү байдаг гинэ. Та нар юу гэж бодож байна? Жингүүдэлтэй яг зөв. Бид нар ингээд дэлхий дээр ингээд зүгээр ингээд алхангууд бид нар тийш хөөрөхгүй ингээд доороо ингээд байгаад байна тий. Эн чинь болохоор татах хүч байхгүй юу? Татах хүч байдаг учраас бид нар яг саран дээр очингууд нөгөө кинон дэр ингээд харангууд сансрын нисгэгчид саран дээр буучингууд ингээд амар өндөр хөөрөөл яваад өгдөн штэ. Тэгсэн дэлхий дээр тэгж болохгүй байна тий. Яа гэх юм бол дэлхийн татах хүч илүү байдаг болохоор бид нар тэгж чаддгүй. За татах хүч гэдэг нь болохоор ингээ хоёр хатуу бие байдаг. Хоёр хатуу бие хоорондоо ингэж таталцж байгаа энэ хүчийг татах хүч гэж нэрлэдэг байхгүй юу? Жишээлбэл сар манай дэлхийг байнга ингээл тойрол эргээл хаашаач явахгүй тэнцэн ингээл байж л өгдөг те. Тэр чинь болохоор дэлхийн татах хүчин татагдцсан байхгүй юу? Тийм учраас сар ингээ байнга дэлхийд дурлцсан юм шиг ингээл тойрол эргээ байж идэг. За тэгвэл хоёр найз маань наашаа гараад ирдээ. Хин хоёр багтаа тусламаар байна. За нааш. За чи болохоор дэлхий шүү заяа. Чи болохоор сар шүү за. За тойр одоо ингээ хоёр гарнаас ингээ барьж. За ингээ голдоо ороо зогсож. Боломжтой шүү заяа. За ингээ тойр ингээ жоохон багахан хэмжээгээр хойш ингээ наадтаа. За одоо ингээ тойроод эргий. Удаа эргээрээ заяа. За удаа эргээрээ. За одоо гинт 50 та. Тэгэхээр яаж юм? Энэ хоёр ингээ маш хурдтай эргэлдэж байсан бол яах вэ? Нисээ яваад гэж тий. Хоёр талгаа бүр ингээ шидэгч штэ тий. Тэнгүүд одоо энэ хоёрын энд барьсан энэ гар бол татах хүч байхгүй юу? Дэлхий сар хоёрын дунд байдаг шиг татах хүч. Тэнгүүд энэ хоёр маань татах хүч нь байхгүй болчоод шууд ингээл тараал яваад гэж тий. Тэгэхээр татах хүч гэдэг зүйл байхгүй байсан бол манай нарны аймаг гэж байхгүй, дэлхий гэж байхгүй, мэдээж нар сар хоёр байхгүй юм чинь дэлхий дээр амьдрал байх болов? Байхгүй тий. Тэгэхээр татах хүч гэдэг зүйл маань ийм чухал зүйл ахнэ. Хүүчээж юу вэ гэдгийг ойлгож авлаа тий. За гэтэл сансрын нисгэгчд маань одоо манай дэлхийн агаар мандлагаас гараад явчлаа. Тэнд очихоор яадаг вүлээ? Татах хүч байхгүй тий. Бид нар ингээл кинон дээрээс үзэнгүүт нөгөө сансрын хөлгөн дотроо тэр чинь ингээд нисээл хөөрөөл ингээл яваад байдаг шүү дээ тий. Хоол моол идэх гээл ус шахангууд ийм өөр хэлбэрт орж морсон. Тэр чинь татах хүч байхгүй учраас тэнд ингээд ийм жингүүдл явагдаад байгаа юм л да. Доороос нь юу ч татахгүй болохоор чинь ингээд хөөрөөл ингээл яваад байт юм байна. Тэнгүү та нар тэрийг гоё гэж бодож байна уу? Ингээл байнгын нисээлээ бол гоё юу? За зарим хүнд бол гоё те. Гэтэл сансрын нисгэгчд маань байнгын тийм жингүүдлийн орчинд байжгаад буцаад дэлхийдээ хүрээд ирэнгүүт алхаж чадхаа болждөг гинэ. Бүр ингээд шууд онгоцноосоо бууга баг ингээд шууд хөвтөө доош ингээд дарагдчихдаг гинэ. Яагаад гэх юм бол за зарим сансрын нисгэгчд маань бол цөөхөн өнөөр яваад ирж байгаа те. Гэтэл станц дотор амьдраад нөгөө судалгаа хийж исэн эрдэмтэд сансрын нисгэгчд маань болохоор тэнд бас айгүй олон удаан жил амьдардаг гинэ. Тэнгүү тэрэд чинь буцаад дэлхий дээр хүрээд ирэнгүүт татах хүчгээс бүр ингээд хөндөрцөн.
биед нь нөгөө нэг жингүүдл маань тасцсан байдаг учраас булчин нь нэгдүгээрт айгу суларсан байдаг. Бидний ингээд биед байдаг булчингаас хамаагүй бага булчинтай болсон байдаг. Тэгээ дээрэс нь яс нь бүр ингээд нарийнхан болоод ингээд болсон байдаг гинэ. Тэнгүүд тэд нар маань буцаад дэлхий дээрээ амьдрахад айгүй хэцүү хүндрэлтэй болсон байдаг. Тийм учраас сансрын нисгэгчид тэнд амьдарч байгаа судлаачдад зориулаад энэ станц дотор маань тасгал хийх өрөө байдаг. Станц дотор байх үедээ заавал ч өдрийн 2 цагийн турш тасгал хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг бахны хүүхдүүдээ. Та нар тасгал хийх дуртай юу? Дуртай. Та нар маань бүгдээрээ сансрын станц гэж юу вэ гэдгийг ойлгосноо? За тэгвэл одоо хэдүүлээ сансрын станц руу орж үзцгээе те. Тий. За орж үзэх өмнө эхлээд багш нь хэдэн модультай гэлээ? 3 модультай гэсэн шүү дээ те. За энэ болохоор модуль 1 нь баггүй юу? Энэ дотор та нар ороод сансрын нисгэгчийн хувцас өмсөөд тэгээд яг сансрын нисгэгч болсон юм шиг гарч ирэх шүү заа юу. Тэгээд сансрын нисгэгчийн хувцас өмсөж гарч ирчээд ийшээ орно. За тэгээ бас тийшээ орж болно за. Тэгээ энэ сансрын нисгэгчийн малгай бас байгаа. Тэр болохоор сансрын нисгэгчийн амралтын өрөөл гэсэн үг заа юу. За бас энэ дээр нэг хонгил байгаа. За ийшээ болохоор та нар штэ тэнд нэг юм авирдаг хэсэг байна уу? За тэр авирдаг хэсэг чинь болохоор нөгөө сансрын нисгэгчид юу хийх ёстой гэлээ өдөрт 2 цагийн турш тасгал хийх ёстой тийм үү? За тэгвэл та нар тэрнгээр яг тэрнгээр л авирж гарна шүү заа юу. Хүүхдүүдээ бидний чинь зарим үед өөрчлөгдөж болдог. Энэ нь ихэвчлэн татах хүчтэй холбоотой байдаг. Дэлхий дээр биднийг доош татаж байдаг хүчийг таталцлын хүч гэдэг. Энэ хүч биднийг газар дээр тогтоож жинтэй болгодог. Жишээ нь дэлхий дээр бид тодорхой жинтэй байдаг. Харин сансарт очиход татах хүч маш бага байдаг учраас хүмүүс чинь бараг мэдрэгдэхгүй болдог. Ийм үед сансрын нисгэгчид агаар төвч байгаа мэт харагддаг. Энэ үзэгдлийг жингүүдл гэж нэрлэдэг. Тиймээс жин өөрчлөгдөх гол шалтгаан нь таталцлын хүч өөрөөр байдагтай холбоотой юм. Жишээлбэл хэрвээ та саран дээр очивол дэлхий дээрх жимгийнхээ ойролцоогоор 6.1-тэй тэнцэх жинтэй болно. Тиймээс хүмүүс саран дээр илүү өндөрт өсөрч чаддаг байна. За одоо гурлаа модуль 2 дотор ороод ирлээ те. За энэ өрөөнд болохоор яг манай сансрын станц эсвэл хөлхийг өдөртдөг өрөө байхгүй юу? Сансарт хөөрөхдөө одоо нөгөө сансрын хөлгийн бүхэл ямиг өдөртдөг. Одоо эднэрийг ашиглаад ингээ анхаар амар олон юм байгаа. Тэгэхээр сансрын нисгэгчид маань маш олон юмыг хийж тэр ганцхан шишиг хөлгийг дээж нь хөөрөгдөг бахан тий. Тэгэхээр сансрын нисгэгч болохын тулд маш их зүйлийг сурч мэдэх ёстой гэсэн үг байхгүй юу? Сансрын станцыг юу гэж бодож байна одоо? Сансрын станцыг ингээ амрах өрөөтэй, бид өрөөтэй гал тогоотой хөрөгчтэй тэгээд судлаачдад зориулсан лабораторийн өрөөтэй гэж бодож байна. Тэндээ бас удаан амьдарч болдог гэж бодож байна. За энэ болохоор манай сансрын станцын модуль 3 баггүй юу? За энэ өрөөнд болохоор судлаачдад зориулж одоо гаргасан өрөө. Та нар кинон дээрээс ингээд эрдэмтэд ийм бэлэг рүү гараа игээл янз бүрийн хар гаргийн амьтан ч юм уу судалж байгаа тийм кино үзчихсэн үү? Энэ яг тийм зүйл зориулсан хэсэг баггүй юу? Эрдэмтэд ийм бэлгийг өмсчүүд маш нарийн жижиг зүйлүүтэй ингээд ажиллах шаардлага тулгардаг. Үүнийг нь болохоор дүүдэм музейгийн легогоор орлуулж гисэн баггүй юу? За тэгэхээр та нар яг сансрын станцад ажилладаг судлаач чиг энэ бэлгийг өмсөөд легогоо эвлүүлээд тоглож болно шүү заа юу. За, дурч үзэх үү? За. Өнөөдөр миний хувьд гоё. Өнөөдөр үнэхээр хөгжилтэй гоё байсан. Өнөөдөр ангаараа пуузан хийх таалагдсаа. Жинхэнэ дэлхий дээр явж исэн юм шиг санагдсан. За өнөөдөр манай нэвтрүүлэгт Номц Сарвал сургуулийн 2-ын А ангийнхан маань ирж оролцлоо. Өнөөдөр хүүхдүүд маань хамтдаа сансар судлалын ертөнцөөр аялж, пуужин хийж, дээрээс нь тест өгсөн байгаа тийм ээ. За тэгвэл та нар өөрсдөө тестэн тэнцсэн гэж бодож байна уу? Тэнцэг гэж бодож байна. Тэнцэн, бүгдээрээ тэнцэн байна. Бүгдээрэнд баяр хүргэе. За 2-ын А ангийнхан маань сансар судлал, сансрын шинжилгээ ухааны талаарх анхан шатны мэдлэг олж, даалгаврын амжилттай биелүүлсэн тул батламж олгов.
За, амар баясгалан ирж батламжаа аваарай. За, аз жаргал ирж аваарай. Манай нэвтрүүлэгт амжилттай оролцсон 2-ын ангийн хүүхдүүдийн маань өрөө өгье үлээ. Үзэгч хүүхдүүд маань ч гэсэндээ анги хамт олноороо дүүдүү хүүхдийн музей дээр ирж манай нэвтрүүлэгт оролцоорой. Хамтран ажиллаж байгаа дүүдүү хүүхдийн музейдээ баярлалаа. Баяртай.